Дэлхийн эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг дунд үйлдвэрлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах дэмжих зорилгоор нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеас жил бүрийн 6 дугаар сарын 27-ны өдрийг Дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдөр 2026. Санбацгаано эрхэм сагадагтаа ноёдоо санбацгаано эрхэм хүндэт нийслэлчүүдээ хүнсүд ажихуй хөнгөн үйлдвэрийн яам хүнсүд ажихуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллагуудын оролцсон салбарын нээлттэй хаалганы өдөрт хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй төлөөлөгчид хүнсүд ажихуй хөнгөн үйлдвэрийн салбарын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйлчилгээ хоршоолгочдоо хүнсүд ажихуй хөнгөн үйлдвэрийн яамны нээлттэй хаалганы өдөр Дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдрийг угтсан өнөөдрийн арга хэмжээ албан ёсноор нээснийг мэдэгдэж байна. Баярлалаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах дэмжих зорилгоор жил бүрийн 6 дугаар сарын 27-ны өдрийг Дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдөр 2026 үзэсгэлэн худалдаа 6 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд нийслэлийн төв талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Хүнсүд ажихуй хөнгөн үйлдвэр яам, за түүний харьяа байгууллагууд, за өөрсдийнхөө одоо бүтээгдэхүүн үйлчилгээ, иргэдэд үйлчилж байгаа төрийн үйлчилгээгээ одоо танилцуулж, за яамны бодлого шийдвэрээ олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байгаа. За энэхүү нээлттэй хаалганы өдрийг уялдуулаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өдрийг бас тэмдэглэн өнгөрүүлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас жил бүрийн одоо 6 сарын 27-ны өдрийг дэлхийн одоо жижиг дунд үйлдвэрлэгчийн өдөр болгон ингээд зарласан байдаг. Тэгээ энэхүү өдөрлөгийн хүрээнд манай жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай хамтран ажилладаг, зээлийн батлан даалтын сантай хамтран ажилладаг. За 400-аад нэргэн аж ахуйн нэгж хоршоодууд одоо бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэж оролцож байна. Тэгээд энэ арга хэмжээ маань одоо 6 сарын 12-ны өдөр буюу өнөөдрөөс 6 сарын 14-ний хооронд үргэлжилнэ. За өнөөдрийн энэ үзэсгэлэнгийн арга хэмжээнд бас гадны улсуудаас бас тодорхой 4-5 улсаас одоо бүтээгдэхүүн үйлчилгээ жижиг дунд үйлдвэрлэгчид эрхлэгч оролцож бүтээгдэхүүнээ бас Монголын зах зээл дээр дандаа танилцуулахаар ингэж ажиллаж байна. За дээр нь хүнсүд ажихуй хөнгөн үйлдвэрийн яамнаас бас иргэдэд тодорхой чиглэлийн одоо мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Энэ юу гэхээр Монгол улс Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд одоо эдийн засгийн чөлөөт худалдааны төр хэрэгэлцээр гэрээ байгуулад ингээд ажиллаж байгаа. За энэ хүрээндээ одоо 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Евразийн эдийн засгийн зах зээл дээр татваргүй одоо нэвтрэх юм болцоо бүрдсэн. Энэ чиглэлд манай аж ахуйн нэгжүүд бизнесээ өргөтгөх, дотоодын зах зээлээс экспорт руу шилжих одоо дотоодын 3.5 сая хүнтэй зах зээлээс илүү одоо өргөн одоо 200 сая хүн амтай зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах юм болцоо бүрдэж байгаа. Энд манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд кластераар хамтраад одоо экспортоо хийх, тодорхой төрлийн татварын хөнгөлтүүд эдлээд зах зээлийн өргөдөх одоо боломж болцоо бүрдэж байгаа. Тэгээ энэ чиглэлээр бас хүнсүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллагууд, яамны бүтцийн нэгжүүд бас бизнес эрхлэгчдэд одоо мэдээллийг өгөх ажлыг бас зохион байгуулж байна. За мөн одоо Монгол Улсын засгийн газар Солонгос улстай одоо чөлөөт худалдааны хилцээр хийхээр одоо хилцээрийн шатанд явагдаж байгаа. Тэгээ энэ чиглэлийн мэдээллүүдийг одоо бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд одоо олгож байна. За засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газар нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд дэмжих санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгийг хуулиараа үзүүлдэг. За энэ дотроо жишээ нь одоо
жижиг дунд үйлдвэрийн эрхлэгчтэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулж борлуулалтыг дэмжих, за жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас одоо нэн өнгөлтөд зээл олгох, за жижиг дунд үйлдвэрийн эрхлэгчтэй одоо сургалт зохион байгуул, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, гадаад зотоо зах зээл гаргахад дэмжлэг үзүүлэх, олон нийтэд таниулах гэх мэтлэн одоо олон дэмжлэгүүдийг үзүүлдэг байгаа. За жишээ нь одоо бид одоо дэлхийн одоо 10 орчим улсад жижиг дунд үйлдвэрийн эрхлэгчтэй бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа жил бүр зохион байгуулдаг. За дотооддоо мөн 7-8 одоо энэ одоо өнөөдрийн болж байгаа энэ үзэсгэлэнтэй ижил төстэй үзэсгэлэн худалдааг зохион байгуулж одоо аж ахуй нэгжүүдэд дэмждэг баг. За ер нь одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгч болох, за яаж болох, тэгээд яаж одоо цаашаа өшөө дэмжих талаар нь бол юм бүтээн хий гэсэн бүх хүмүүсийг одоо дэмжих ийм зорилготой байгууллага. За ер нь дэлхий дээр бол одоо нийт аж ахуй нэгжүүдийн 90 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэй. За Монголын хувьд бол 71% байгаа. За нийт одоо ажиллаж байгаа хүчний бол 70-аас 80% нь жижиг дунд үйлдвэрийн салбарт байдаг бол Монголд нэг 41%-тэй. Ингээд үзэхээр бид бас дэлхийн хөгжлөөс хойно байгаа юм байна. Тэгэхээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэй төрөөс бодлогоор маш сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Ингэж ийж олон татвар төлөгчд бий болно, олон ажлын байр бий болно, гадаад дотоод экспортод одоо гарах ийм боломжууд нь нэмэгдэнэ. Бид үйлдвэрлэгч улс болно. Хамгийн сүүлд одоо бид нар Өвөр Монголын өөртөө засах орны санхүү эдийн засгийн их сургууль дээр дотоодынхон одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хоршоолагчдыг Өвөр Монголын одоо хоршоолагчид малчид яаж нийлж хоршоо байгуулж одоо ингэж бараа бүтээгдэхүүнээ зах зээл дээр үнэтэй зарж чадж байгааг одоо туршлага судлахаар ингээд явсан. Одоо 30 хүн эхний ээлжинд яваад байна. Жил бүр одоо 60 хүн явна, 10 сард 2 дугаар ээлж явна. Ингээд жил бүрийн 60 хүнийг бол үйлдвэрлэгчид, хоршоолагчдаа бол явуулахаар ингээд зорж ажиллаж байгаа. За өнөөдөр манай нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчлэгэд дэмжигдэх одоо дэлхийн жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих өдрийнхөө одоо үйл ажиллагаанд бас ингээд оролцож байна. Тэгээд 9 дүүргийн 192 аж ахуй нэгж бол одоо оролцож байгаа. За энэ жил нийслэлээс бизнесийг дэмжих хичээл болгон зарласантай холбогдуулаад бид нар эсмийн нэмхийн нэг за багш ууламжлагч гэдэг ийм хоёр хөтөлбөр бас хэрэгжүүлж байгаа. За жижиг дунд бизнес эрхлэгч нарыг одоо бас нэмэгдүүлэх, за дээр нь ажлын байраар хангах, за сургалт сурталчилгаа одоо компаниг сурталчлах, за маркетинг менежментийн асуудал одоо яаж байгууллага одоо нөгөө оршин тогтнох уу, за бүтээгдэхүүнээ яаж борлуулах уу гэдээ бид нар бас ингээд 3 сарын хугацааны ясын сургалт хийж сертификаттай бас сургалт явуулдаг. За энэгээр бол яг энэ сургалтын үед бол бид нар Улаанбаатар хотоор одоо бас компаниудаар аялах, одоо шинийг мэдэх таних одоо сити турыг бас зохион байгуулдаг ийм ажлыг хийж байгаа. За энэ удаагийн энэ дэлхийн жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих өдрийн хүрээнд бол одоо манай засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг одоо жижиг дунд үйлдвэрийн газар бол манай байгууллага хоёр бол нэлээдгүй одоо энд ач холбогдол өгж одоо 21 аймаг 9 дүүргийн хэмжээний одоо бүх аж ахуй нэгжүүд бол одоо идэвхтэй оролцож байгаа юм онцлог байна. За дэлхийн жижиг дунд үйлдвэрлэлийн өдрийн тохиолд болон нийслэлийн засгийн хамын газар хүн сөдөөж хамнаа зохион байгуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн улсын хэмжээний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн өнөөдөр Сүхбаатарын талбайд амжилттай явагдаж байна. За энэ үзэсгэлэнгээр үнэхээр бүх аймагуд ирсэн дархан одоо хотууд ийм төлөөллүүд ирсэн, Улаанбаатар нийслэлүүд ирсэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрийнхөө хийж чаддаг бараа бүтээгдэхүүнийг төмөнд одоо танилцуулаад олонд харуулад ингэж байж байгаа энэ үзэсгэлэн дээр их сайхан тавтаа сайхан байлаа. За манай компанийн хувьд хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдаа эрхлэгчтэй үйл ажиллагаан дээр энэ хүнстэй хөрөлцөхөд аюулгүй ганц сав гэдэг энэ төслийг хэрэгжүүлээд 3 дахь жилдээ үйлдвэрлэл явуулагдаж байна. Өнөөдрийн бидний сүү цагаатай боловсруулах сав суулга буюу ундан усны сав суулга маань
стандарт бас ховонцол савнд боловсруулагдаж тээвэрлэгдэж хадгалагдаж байгаа энэ үед бид одоо эрүүл байх тухай бол яриад авахд бол үнэхээр одоо хомсдолтой байгаа. Энэ тухай дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн хүрээлэнгүүд буюу энэ шинжилгээ ухааны байгууллагуудаас хор холбогдлын нь бол одоо тодорхой хэмжээний тоо баримттайгаар бодитоор олонд харуулсан байгаа. Тэгэхээр энэ утгаараа бид өнөөдөр сүү цагаан эдэгээ өмднийхээ ус суулгыг бол зориултын ганц савнд хадгалах ашиглахын бол Монгол хүний эрүүл мэндэд нэн чухал шаардлагатай гэдэг нь батлагдаад байна. Ингээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж чиглэл компани сүүлийн 3 жил ажиллаж байна. За энэ ажил маань одоо нэг компани хийчих ажил биш, нэг хувь хүний хийх ажил биш. Энэ төрийн бас байгууллагад олноороо нийлж хагаад бүгдээрээ нийлж байж энэ хунтар савнаас татгалзах. Энийг одоо ашиглахгүй байх ийм том ажлууд бидний өмнө ард тавигдаж байгаамаа. Тэгэхээр энэ бол одоо цааш төрөлцгөөс бол хойшлуулшгүй хийх ийм одоо үйл ажиллагаа. За эрүүл мэндийн байгууллагын хувьд бол эрүүл мэндийн яам энэ эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөр мөрдлөө энэ хаа хүрээнд ховонцолгоо Монголыг өрнүүлэх ч юм уу. Энэ чиглэлээр одоо энэ сүүлийн үед олгогдоод байгаа эко зээлүүд, банкнуудын эко зээлүүдийг аль болохоор хүний энэ эрүүл мэндэд хэрэгцээтэй энэ ганц савыг үйлдвэрлэл түүний зах зээлд нийлүүлэхэд модтой хэмжээний одоо төрийн бодлого гаргаж ажилласаа гэсэн юм хүсэлтэй байдгаа бас энэ залманд илэрхийлье. Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид мөн жижиг дунд үйлдвэр хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд нэгдэн оролцлоо. Энэ үеэр 400 гаруй бизнес эрхлэгч 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулж хэрэглэгчдэд шууд хүргэсэн юм а. Жижиг дунд дэлхийн жижиг дунд үйлдвэрийн үзэсгэлэнд манайх 5 удаагаар оролцож байна. Солонгосын экспод оролцсон. Нэмгэн ноосурын шайснууд бол маш их захиад авдаг манайх. Манайх Өмнө Говь аймгийн 70 цадгал сумаас ирж оролцож байгаа. Тэгээд компанигаа манайх хатаасан аарцыг ингэний хатаамал аарц байгаа. Тэгээд ингэний хатаамал сүү байгаа. Тэгээд мөн энэ цайн хийцтэй цайнууд байгаа. Тэгээд ингэний аарц байгаа. Тэгээд ингэний хоормог байна. Ингэний тараг, ингэний сүүн манготой бүтээгдэхүүн бас байгаа. Тэгээд энүүгээр хүмүүл, гоёо, тэгээд ингэний уураг шинээр гарсан бүтээгдэхүүн байгаа. Өнөөдөр сонирхож байгаа хүмүүс гэх юм бол жирэмсэн хүмүүс тохиромжтой хатаамал сүү байгаа. Энийг хамгийн их хүмүүс сонирхож байгаа. Мөн манайх ингэний сүүн займаг гаргаж байгаа. Энүүгээрээ хамгийн их амттай байна өнөөдрийн хувьд бол. Сайн байна уу? Хаанаас ирж оролцож байна уу энэ үзэсгэлэн? Говьалт аймгаас ирж оролцож байна. За ямар бүтээгдэхүүнээр оролцож байна та? Аймгаас одоо ханхашир 13 гэдэг чулуу дээрмийн хүрэл байна. Сүрсүрийн хүрэл байна. Энэ улсаас одоо ингэж зохион байгуулалтаагаар одоо энэ талбай дээр үн төлбөргүйгээр ингэж зогсож байгаад одоо маш баяртай байна. Би Хөвсгөл аймгийн иргэдийн бүс сумаас ирсэн. Ингээд одоо төвхийн бор хужраараа ингээд оролцож байгаа. Тэгээ хар модонхаа давирхаагаар ингээд оролцож байгаа. Хэлэхгүй бактери устгадаг амны хөндийн өрөвсөл даардаг. Энэ болохоор цайны холтос гэдэг дарал тогтворж цус төлж байдаг юм бүтээгдэхүүнээр оролцож байгаа. Тэгээд ийм гар хийцэнгээ хэмээр оролцож байгаа. Тэгээ ийм бүс гар хийцэнгээ ийм бүс малгай ийм бүтээгдэхүүнээр оролцож байна. Тэгээд орлого ерөн дажгүй сайн байна. Нэг худалдан авалт их сайн байна гэж би үзэж байна. За энэ өдрийн минь төргийа. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс ингээд дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдөрлөгт бид нэр Дорнод аймгийн Халхгол сумаас ирж оролцож байгаа. Тэгээд ингээд Баатар брендийн яг цэвэр байгалийн цэцгийн зүгийн баллаараа ирцгээсэн. Одоо ингээд манай Халхголын зүгийн брэнд болохоор ингээд Мангрын бал гэдэг ийм бал байдаг байгаа. Бид нар одоо 10 дахь жилдээ ер нь ингээд аж ахуй эрхлэн яаж байгаа. Мангар олон цэцгийн бал, Тэмээ сүүлний бал яг байгалийн олон цэцгийн балаараа оролцож байна.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Оросын холбооны улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улс, Япон улс, Бүгд найрамдах Энэтхэг улс, Их Британи бүгд найрамдах Итали улсын төлөөлөл оролцож өөрсдийн онцлог бүтээгдэхүүн үйлчилгээг дэлгэн танилцуулснараа олон улсыг хамарсан онцлог шин чанарыг илтгэж байлаа. Үзэсгэлэн худалдаатай хамттан хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллагуудаас иргэд аж ахуй нэгжүүдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ салбарын бодлого үйл ажиллагааг сурталчлах мэдээллийн цэгүүдийг ажилуулж иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэв. Японы Каматогоос ирсэн бид хэдэн жилийн өмнөөс Монголын гар урлаачдын жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Японд танилцуулж зарж борлуулж байсан. Энэ удаа өөрсдөө Японы кимоногийн материалаар хийсэн бүтээгдэхүүнийг монголчуудаа танилцуулахаар ирээд байна. Энэ удаагийн үзэсгэлэн маш олон хүн оролцож байгаагаараа онцлогтой. Монголчууд маш их зүйл сонирхдаг юм байна, их хүндэлж үздэг юм байна. Бид Японы кимоно болон гар урлалын бүтээгдэхүүнийг Монголд авчираад монголчууд маш их сонирхож байгаа хараад бид өөрсдөө Японы кимоно, гар урлал ямар гайхамшигтай зүйл байдгийг монголчуудаас олж мэдлээ. Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчид гэсэн маш гайхамшигтай бүтээлүүд гаргадаг юм байна. Ер нь бид бие биенийхээ бүтээгдэхүүнийг харилцан сонирхож байгаадаа баяртай байна. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр нийслэлийн Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэл үйлчилгээг олон нийтэд сурталчлах, борлуулалтыг дэмжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дотоодын үйлдвэрлэл ирээдүйн баталгаа мянган үйлдвэр эрхлэгчдийн тайлан төдөрлөг, тусгаар тогтнолтын талбайд зохион байгуулагдаж, үйлдвэр эрхлэгчдийн баярын парад, урлаг соёлын арга хэмжээ, спортын тэмцээн уралдаан, үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа боллоо. За өнөөдөр манай Чингэлтэй дүүргийн энэ арга хэмжээнд маань засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газрын дарга маань бол оролцож энд одоо энэ үзэсгэлэн өндөрлөгийг бол бас нэг хэмжээнд өрнөлтсөн таатай байна. Өнөөдөр энэ хүрэлцэн ирсэн баялаг бүтээгчид, хүндэт иргэн зочид, үйлдвэрлэгчид, бяцхан иргэд та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айхтар мэдчихлээ. За манай дүүргийн өнөөдөр Чингэлтэй дүүрэг маань жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийнхаа дэмжсэн ийм үйл ажиллагаа сайхан тусгаар тогтны талбай дээр 2 өдөр өнөөдөр маргааш өөр зохион байгуулж байна. За Чингэлтэй дүүргийн хувьд бол жижиг дунд үйлдвэрлэл Чингэлтэй үйлдвэрлэл 2028 гээд 4 жилийнхаа арга хэмжээг бид өхөн баталсан. Энэ хүрээнд жил болгон бас үр дүнгээ тооцож ингэж ажиллаж байна. За альва улсын их орн маань жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчээ хөгжүүлж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, хөгждөг эдийн засгийн хувьд бэгчдэг ийм одоо агуулгатай. Энэ агуулгын хүрээнд бид өхөн бас сүүлийн жилүүд энэ ажлын байрыг бий болгож байгаа, шинэ инновац технологи нэвтрүүлж байгаа энэ үйлдвэрлэл эрхлэгчийнхээ үйл ажиллагааг сурталчлах. За нөгөө талаар энэ Чингэлтэй дүүрэг мөн дотоодын үйлдвэрлэл эрхлэгч маань ер нь юу хийж чаддаг болсон юм бэ гэдэг нэг агуулга. Нөгөө талаар бас хэрэглэгчтэй болон иргэдэд дотоодын үйлдвэрлэлээ бас дэмжих чиглэлийн энэ үйл ажиллагааны тогтмол зохион байгуулж ингэж ажиллаж байна. За өнөөдөр Чингэлтэй дүүргийн мянган үйлдвэрлэгчийн тайлан төдөрлөгийн арга хэмжээ болж байгаа. Энэ
2026 оны 6 сарын 13-14 гэсэн өдрүүдэд тийм ээ үйлдвэрлэгчид маань ямар бараа бүтээгдэхүүнийг бид бүхэн хийж чадж байгаа гэдэг тайлбар төдөрлөг юм аа. Тэгэхээр энэ арга хэмжээ бол үйлдвэрлэгчид хоорондоо хоршиж кадастрж дээрээс нь үндэсний одоо тийм ээ агуулсан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх дээрээс нь эргээд бид тийм ээ байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг борлуулах энэ чиглэлийн одоо ажлуудыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ маань өнөөдөр үйлдвэрлэгчид бие биентэйгээ хамтын ажиллагааны гэрээ хийх, ажилтан албан хаагчтай харилцан солилцох ийм одоо арга хэмжээ байгаа учраас энэ арга хэмжээнд маань үйлдвэрлэгчид өргөнөөр оролцоороо гэж би одоо бас хэлчихэж байна. Литрийн канистер зэвэрхгүй бал гарахгүй тийм сүү цагаан эдэ хийх боломжтой. Одоо энэ тийм энэ чинь ингээд сэтгэн дотроо ягнуудаа идэх байхгүй юу. Тэгээд хийгээд залангууд одоо энэ иргэдэг байхгүй юу гэдэг юм аа. Тийм. Тэгээ ингээд одоо хоёр талаас нь дээрээс нь ороос нь ус цацаад угаачдаг. Тэгээ ингээд л гаргаад байна. За сайн байцгаана уу? Өнөөдөр бид нэр Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн ивент үйл ажиллагаанд оролцож байгаа. Манайх Чиглэл гэдэг компани. Манай Чиглэл компани маань болохоор ганц хав ариутгагч аяг таваг угаагчаар оролцож байгаа. За тэгээ Хуванцар савнаас татгалзын урайндор манайх үйл ажиллагаа өнөөдөр оролцож байгаа. За өнөөдөр болохоор дотоод үйлдвэрлэл ирээдүйн баталгаа гэсэн урайндор жидүүгийн бүх Чингэлтэй дүүргийн хэрэглэгчд маань ирсэн байна. Тэгээд биднээс үйл ажиллагаанд оролцож байгаад маш их баяртай байна. За өнөөдрийн үйл ажиллагааны хувьд бол хэрэглэгчд маань илүү одоо усны бетон ганц хамнууд асууж байгаа. За ялангуяа хөдөө гадаа авч явхад маш амраар 10 литрийн одоо бетонуудыг маань хэрэглэгчд маань илүү их асууж байна. За мөн хөгшин өндөр настай хүмүүс маань 30-40 литрийн бас айраг сүүний савнуудыг маш их сонирхож байна. Тэгээд манай нэрийн бүтээгдэхүүн болох 201-ийн нээржин ган материалтай савнууд маань ерөнхийдөө зэвэрдгүй бас бал гардгүйгээр онцлогтой. Хуванцар савнаас ерөнхийдөө татгалзаад ганц хаваа хэрэглэх гэсэн урайндаар оролцож байна. Үзсэн сонирхож энэ гайгүй сайхан юм таргаж байна. Одоо певер савнаас одоо төмөр сав юм төмөр сав гарцаар энийг балчад ингээд юу цаар зүгээр л байна. Одоо энэ таргаа болчих сүгөө зүгээр шүү дээ. Ааргийн явчаас авсан чинь одоо Улаанбаатар зүгээр эко савгад дээр зүгээр тиймэрхүү. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хамгийн том үзэсгэлэн худалдааг 5 дахь удаага зохион байгуулж буй засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Эрдэнэ сайхнаас салбарт хэрэгжиж буй бусад бодлого дэмжлэг цаашд хэрэгжүүлэх ажлын талаар тодрууллаа. За мэдээж бид одоо саяхан хэлсэн жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэй дэмжих уламжлалт энэ ажлуудаа хийн. За үүнээс гадна эрх зүйн орчныг одоо сайжруулах шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл 2019 онд жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих тухай хууль бол батлагдсан. Энэ хууль маань бол тухайн цаг үедээ маш сайн одоо үүргээ гүйцэтгээд өнөөдөр жишээ нь одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгч хийж 2.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг хэлж байгаа. Энэ маань өнөөдрийн нөхцөлд бол маш бага байна. Тэгэхээр энийг одоо нэмэгдүүлэх шаардлагатай, дэмжлэгийн хэлбэрүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай, сангийн их усварыг одоо яаж бүрдүүлэхийг шийдвэрлэх шаардлагатай гэдэг олон бас зохицуултууд байгаа. Энийг одоо мэдээж эрх зүйн орчныг сайжруулна. За энэ дотроос гадна одоо саяын хэлснээс гадна өшөө олон ажлуудыг өргөжүүлж хийх шаардлагууд байгаа. Жишээ нь одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэхийн тулд бол одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудтай одоо илүү нэгт ажиллаж одоо Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд маань одоо нийгмийн хариуцлагын хүрээнд яаж одоо үйлдвэрлэж чадж байгаа хүмүүсээ яаж дэмжихийн, олон нийтэд хүргэхийн тийм ээ бараа бүтээгдэхүүнийг өөрсдийн яаж сурталчлахын гэдэг ажлыг бол хамтарч хийхийг бас зорж байна. Гэх мэтлэн олон ажлуудыг төлөвлөж байна. Одоо дандаа хар аргаар үйлдвэрлэж байгаа учраас сургууль цэцэрлэгүүд ер нь авч гин үү? Сургууль цэцэрлэгч нь төвлөрсөн устай учраас энэ хэрэггүй. Төвлөрсөн усгүй болно.
үндснийхээ хувцаар гойчихсон үндснийхээ үйлдвэрлэлийг дэмжсэн ийм сайхан сэтгэлтэй харагдж байгаа. Би өөдөө баяртай байна. Тэгээ манай бүтээгдэхүүн дээр ингээд танилцаад иргэдэн болоод танд бас баярлалаа. Монгол хүний бас хэрэглээ болсон хүнсний аюулгүй байдал тэр төсний хангамж суулгыг за тоног төхөөрөмжийг хийж байгаа танаа хамт олон чиглэл компанийн хамт олон бас талархал илэрхийлье. За баярлалаа. Та бүхэнд бас ингээд сайхан сурталж илж энэ бол хүнсний аюулгүй байдлыг маш игэн зүйлээ одоо бид бүхэн урдаас баахан хүнс юу мэддэхгүй хүнстэй хөрөлцөд аюулгүй ганц сав гэж үйлдвэрлэж байна. Мэддэхгүй сав хэрэглээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дотооддоо үйлдвэрлэсэн үйлдвэрлэлийнхаа бүтээгдэхүүнийг бас иргэдэд авч хэрэглэхийг бас иргэдэд уриалж байна. Тэгэхээр миний ингээд ойж байгаа бүтээл энэ дээр болохоор цаан шагла болон одоо дан ингээд зүү орох ойдлоор ингээд хатгсан ингээд миний муурны тухай ингээд зураг бүтээлийн нэг байгаа. Данх ингээд зүү орооч хэлэхэд ерөөхдөө манай найз надад нэлээх нөлөөсөн. Би өөрөө ингээд бас үндэсний соёлоо нэлээх ингээд өвлөхийг хүсдэг байсан болохоор найзыгаа ингээд зүү орооч ингээд те үндэсний ингээд хатгамлаа сурж байгаа гэдгийг сонсоод нэлээд баярлаад би ч гэсэн хамт явж болох уу гэд найзт хоёр маань хамт явж эхэлсэн байгаа. Энэ үзэсгэлэн дээр миний гаргасан бүтээл болохоор тэр ингээд заантай бүтээл аа. За энэ заантай бүтээл нь болохоор өөрөө нэлээд их деталь ихтэй. Тэгээд ер нь хийхэд бас нэлээд хэдэн хоног шаардсан, хэдэн хоногийн нойргүй байдал нэлээд шаардсан. Сар гаруй хугацаанд хийж дүргсэн байгаа. Сайн байцгаана уу? Намайг Алтан Сахин хүсдэг. Би 14 настай. Одоогор миний ажиллаж байгаа одоо хийж байгаа дүүргэж байгаа бүтээл маань болохоор нар гэдэг нэртэй юм бүтээл байгаа. Бусад хүүхдүүдэд үлгэр дуурайл болохыг одоо бас хүсэж ингээ хүүхдүүдтэйгээ хамт үзэсгэлэнд оролцож байгаа. Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгч Хүрэл уурлангийнхан байна. Манай хүрэл гэдэг металл нь өөрөө маш чухал металл. Хүрэл яагаад чухал вэ гэвэл 1000-аас 2000 жилийн тэртегээс олддог маш хатуулаг өндөртэй догшин материал. Тэр материалыг Монголынхон түүх соёлын салшгүй нэг хэсэг юм а гэдгийг гэрчилж түүхээ одоо үрээд байгаа шүдээ үлдээх зорилгоор дандаа түүхийн эд үлгэн зүйлс ингэж ашиглаж хийдэг. Дандаа нөгөө нэг дээр үед ашиглаж ийсэн, эдэлж ийсэн зүйлсийг хийдэг учраас маш чухал юм аа. Тэгээд манай дарагчууд дандаа юм залуу дарагчууд байдаг. Тэгээ манай ах эгч хоёр ерөнхийдөө бид нарыг үр хөвгтшгээ хайрлаж, хамгаалж, зааж сургаж явдаг учраас бид нар ер нь хамт олонныхон зүгээс маш их баярлалаа. Тэгээд энэ нөгөө нэг маш эрчим өндөртэй металл гэж үздэг. Яагаад вэ гэвэл нөгөө нэг хүрэл нь олон мянган жилийн тэртегээс эхэлсэн. Бас дээрээс нь энэ хүрэл гэдэг металлыг бүрдүүлэхэд бол маш олон төрлийн металлууд ордог. Тэгээд энэ металлыг хамгаалалт болгох үүднээс 15 шат дамжлагыг гараар хийхдээ бид нар бүгдээрээ одоо ингээд энэ хүн гээд ямар хүнд очих нь эзэн нь өөрөө сонгож аавна. Тэгэхдээ ингээд энэ хүнийг хамгаалаасаа гэсэн сэтгэлээр хийдэг учраас хамгаалалт болно. Бас дээрээс нь нөгөө нэг түүхээ судлаад руна бичээсийг шигтгэж өгсөн. Руна бичээс тэмдэгтүүд нь одоо ингээ өөр өөрсдийн гэсэн утга агуулгыг агуулan хамгаалалт болтгоо. Дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдөр 2026 үзэсгэлэн худалдааны 3 дахь өдөр олон улсын болон үндэсний хоршоологчдын өдрийг тэмдэглэн шилдэг хоршоологчдод Монгол улсын шилдэг хоршооны шагнал, засгийн газрын шагнал, тэргүүний хоршоологчийн цол тэмдэг гардуулж өглөө. Жижиг дунд үйлдвэрүүд нь ажлын байр бий болгоо зогсохгүй, хөгжиж буй орнуудын хувьд ядуурлыг бууруулах, хөгжлийг хурдсахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Жижиг дунд үйлдвэр бол дэлхийн нийт аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг дэлхийн эдийн засгийн гол тулгуур хөдөлгүүр юм а. Монгол улсын хувьд жижиг дунд үйлдвэр нь үндэсний үйлдвэрлэлийг бүрдүүлж дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь төдийлөн хангалттай босч тогтмол өссөөр байгааг салбарынхан онцолж байлаа.
Дэлхийн эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг дунд үйлдвэрлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеас жил бүрийн 6 дугаар сарын 27-ны өдрийг Дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдөр 2026